Сайн байцгаана уу, зууны мэдээ сонины довчтой мэг хүргэхээр сэтгүүлч Тэмүүжин бэлэн боллоо. За намрын налхар өдрүүд бол үргэлжилсээр байна. Мэдээж байгаль өөрөө олон төрлийн өнгийг гаргаж өөрөө үзэсгэлэн бий болгож байна. Тэгвэл намрын өнгө шиг нэгэн зохиолч бүсгүйг бид нар амьдралын тойрог болондоо урьж оролцуулсан юм. За Монголын зохиолч дэвлэлийн шагналд яруу найрагч Ж Бацэцэгтэй бид нар ярилцсан. Мэдээж мөнгөө энэ яруу найрагчдын тод томрон жишээ онцлог нэгэн байсан нэмэгтэйг бид нэр урьж оролцуулж ярьсан юм аа. Тэгээд өөрөө бол тэрээр хэлэхдээ амьдралд бол би өөрийгөө сэтгүүлч болгосон, би өөрийгөө яруу найрагч болгосон гэж ярьж ирсэн. Гисэн хэдий ч өөрөө яруу найрагч гэж дуудуулахдаа бол нэлээд дургу байдаг талаар ярьж ирсэн. Яагаад гэх юм бол орчин цагт залуус хэн дуртай зохиолч яруу найрагч гэж өөрсдийгөө зогтөг болжээ. Тийм учраас яруу найрагч гэдэг нэрийн доор өөрсдийгөө ингэж дэврүүлж байгаа юм шиг санагдж байна гэдгийг бол хэлж ирсэн. Өөрийнх нь хамгийн их мөрдөж баримталдаг зүйл нь бол уран зохиол гэдэг зүйлээ зэс гарч байгаа нэг үг бүрээ хариуцлагатай бичих хэрэгтэй. За энэ сонины дугаартаа бас нэгэн хүнийг бид нар урьж онцолж оролцуулсан юм аа. Энэ болохоор Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний хэлтсийн эрхлэгч доктор Мөнхбаатар гэдэг хүнийг урьж оролцуулсан. Мөнхбаатар ярихдаа нэлээд хідэн өв соёлын талаарх тулгамдсан асуудлууд, хэрэгтэй байгаа зүйлсийн нэлээд хідэн сайн фактуудыг, саналуудыг бол ярилцлагандаа дурдж ирсэн. За өв соёл, ёс заншил гэдэг бол мэдээж үндэстний дархлаа байдаг. За тэгэхээр Мөнхбаатарын асуудлууд дондын нэг тулгамдсан асуудал нь бол залуучууд археологч, соёл судлаачаар бол энэ мэрэгжлийг эзэмших нь бол ховрцсон гэдгийг хэлж байсан. Яагаад гэх юм бол маш олон шалтгаан байна л да. Онцлог шалтгаануудаас гэх юм бол мэдээж археологч хүн гэдэг байнгын явж судалдаг, бичдэг. За дээрэс нь олон хэлтэй байх шаардлагатай байдаг учраас арга гэртээ зарцуулах, арга гэрийн амьдрал нь ингээ хаягддаг гэдгийг бол хэлж байсан. Мөн дээрэс нь археологч болоход маш олон ийм ажлын байр байдаг хэрнээ ажлын байран дээр гараад цалин багтаагаас учраас өөр салбар руу хөрвөөдгөө, зүхтаатгаа гэдгийг бол онцолж байсан. Мөн дээрэс нь ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд энэ түүх нийгмийн хичээлийн цагийг ер нь нэмж хийх шаардлагатай гэдгийг бол онцолж байсан. Яагаад гэх юм бол түүх соёлоо мэдгүй улмаас бусдад түүх соёлоо алдах, буруу таниулах зэрэг асуудлууд бол мэдээж аль ч орнд тулгамддаг асуудлын нэг гэдгийг бол хэлж байсан. Хэрвээ та ярилцлагуудыг уншихыг хүсэх юм бол манай зуны мэдээ сонины 9 сарын 29-ний даваа гарагийн дугаараас уг ярилцлагуудыг бүтэн ихээр унших боломжтой шүү. Мөн дээрээс нь Зимийн сайт руу орж уншиж болно. За мөн дээр нь энэ 7 хоногт болсон бас нэгэн үйл явдал гэх юм бол мэдээж ахмадуудын баяр байсан. За ахмадуудын баяраар баярлж ахмадууд маань алтан хурмаа ээж баяртай байгаа боловч ихэнх ахмадууд өөрсдийгөө гадуурхагдсан гэдэг мэдрэмжийг авч байна гэдгийг ярьж байсан юм. Тэгэхээр зуны мэдээ сонин нийгэм асуудал хүний эрхийн булангаараа гадуурхагдсан ахмадуудын талаар бичгийг зорилоо. Монгол улсад нийт 400 мянган орчим ахмадууд бол одоогоор амьдарч байна. Үүний 180 мянган ахмадууд ямар нэгэн байдлаар ажил хөдөлмөр эрхлэлтийг хүсдэг байна. Энэ бол маш их тоо. Тэгээд ахмадуудын ярьж байгаа зүйлээс нь гэх юм бол ахмадууд ажил хийхээр насцаадгаа тэгээд тэтгэвэр аваад хэлэх юм бол ямар нэгэн газраас зээл олгогддгүү, тэтгэвэр маань хаанаач хүрдгүү гэдэг гомдолтой. Мэдээж ахмадуудын тэтгэврийг нэмэх тал дээр бол чагсаал цуглаан зохион байгуулагдаж байсан. Түүнтэй холбоотойгоор ахмадуудын тэтгэвэр хаанаач хүрэлцэхгүй гэдэг нь бол энэ 180 мянган хүн ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байгаагаас бол тод харагдаж байгаа болов гэж бодож байна. Зуны мэдээ сонины 9 сарын 30-ны дугаар дээр бид нийгэм хүний эрхийн асуудал дээр хүчирхийллийн талаар бол сурвалжилсан байгаа. За бидний нүдэнд үзэгдэж байгаа орчин цагт нэлээд хүмүүс нийгэмд бүхэнд л үүсгэж байгаа гэмт хэрэгүүд бол мэдээж хүчирхийллийн хэрэг бол байгаа.
гэмт хэрэг хүчирхийллийн хэрэг жил ирэх тусам 36%-аар өсч ийн гэдэг бол энэ маш тун харамсалтай тоо баримт байна. Хүн хүчирхийлэл үйлдэхдээ өөрөө яг хүчирхийлэл үйлдэж байна гэдгийг бол мэддэггүй. Тийм хүний нүдэнд ил байдаг зүйлс мөртлөө тэрийг хүн хүчирхийлэл гэж төдийлөн анзаардаггүй зүйлүүдийг зуны мэдээ сонин бий болгохыг хичээлээ. Мэдээж боловсролын салбарт гэхэд багш нь хүүхдээ сурагчаа олон сурагчдын өмнө эвгүй байдалд оруулах, хил хамаар доромжлох тэр зэрэг нь өөрөө хүчирхийлэл. Энэ бол хуулийн талаас явахад мэдээж гэм буруутай тооцогдно. Үүнийг харин зүгээр л байх ёстой асуудал юм шиг хүмүүс ойлголт авч байна. Энэ нь мэдээж нүдэнд ил харагдах, шарах, биеийн гэмтэл гэдгээсээ гадна тэр хохирогчийн сэтгэл зүй гэдэг зүйл бол маш их гэмтэж, маш их дороотож, нийгмээс өөрийгөө тусгаарлах алхмыг юм тавьж өгдөг. Тийм учраас Монгол улсад байгаа хүчирхийллийн хууль бол төдийлөн сайн хэрэгжихгүй байна гэдэг дээр бол иргэд болон судлаачид нэлийн шүүмжлэлтэй хандаж байна. Мөн дээрээс нь тэр хүчирхийлэгчийг бий болгодог зүйл нь бол энэ сошиал орчин дээр танахгүй байгаа энэ их мэдээллүүд түүнд сэтэл өгөх боломжууд байгаа. Мөн дээрээс нь ямар нэгэн байдлаар тэр хүнийг хүчирхийлэгч болгож байгаа зүйл нь мэдээж гэр бүл шүү. Гэр бүлийн хүмүүсийн хандлага, харилцаан дээрээс тэр хүнийг бий болгож идэг. Учираас та бүгд гэр бүлтэй маш хайртай, зөөлөн байгаарай гэж хүсэж байна. Мэдээж гэр бүл гэдэг бол хамгийн үнэт зүйл. Гэр бүлийн гишүүд бие биендээ байнгын аз, хайр бүх зүйлийг сайн бүхнийг ер нь хүсэж залбирдаг байгаа. За тэгвэл тэрний нэгэн жишээ болох Сумын зам Мандах хоёрын ярилцлагыг бүхий ертөнц болондоо оруулсан байна. За Мандах хоёрын ээж нь бол дээл урлаач хүн байдаг. Бүх дээлээ урлагтаа хүүхдтэй зориулж хамгийн сайн сайхныг хүсэж сэтгэл нь шингэсэн байдаг юм а гэдгийг ярилцлагатаа онцолж байсан. Хэрвээ та бүтэн ярилцлагыг уншихыг хүсэх юм бол манай 9 сарын 30-ны дугаар болон Зэмээс сайтаас уншаарай. Үзэл бодлын чөлөөт талбар буландаа бид Алсын хараа 2050 хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого Монгол улсын засгийн газар 2020-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр тусгасан үндэсний төмөр зам тээврийн логистикийн тогтолцоог хөгжүүлэх зорилтын хүрээнд бүтээн байгуулалт нь эд өрнөж байгаа бага хангаагаас өшгтийн хөндий чиглэлийн салбар төмөн замын төслийн бүтээн байгуулалттай холбоотой төлөөлөгчдөөс 20 эксперт болон инженерүүдээс ярилцлага авсан. Мөн тэдний үзэж байгаагаар төмөр зам болон зам тавьсан газрууд дагаад хотчлт бол үүсдэг. Тийм учраас ирээдүйг бол төвчрлийг энэ буулгах зорилготой дагуулх хоттой болж магадгүй гэсэн яриаг бол өгсөн. Мөн тэдний ярьж буйгаа санхүүжилтийг бүгд өөрсдийн компаниас хувьяасаа гаргаж уг ажлыг явуулсаар байгаа. Улсаас эргүүлээд санхүүжилтийг бүрэн олгоно гэсэн боловч одоо хүртэл аваагүй байгаа гэдгийг ярьж байсан юм. Зуны мэдээ сонин хүүхдийн ертөнц булангаараа хүүхдийн гэгээлэг оршихуйг болон уран бүтээлийг хүүхдүүдэд сонирхолтой заах багш нар арга гэдгийг хүүхдийн ертөнц булангаараа бол гаргадаг байгаа. Та хүүхдийнхаа уран бүтээлийг манай сонин дээр хэвлүүлж нийтлэхийг хүсвэл манай зуны мэдээ сонингийн маркетингийн албатай холбогдоорой. За энэ 7 хоногийн бас нэгэн хүмүүсийн хамгийн их анхаарлыг татсан сэдэв бол мэдээж Монгол Ардын намын сонгуул байлаа. За хамгийн дөрөнд энх баяр амар баясгалангийн талаар маш ноцтой фактуудыг дэлгэж тавьсан. Мөн араас нь амар баясгалан өөрөө хэвлэлийн хурал хийж эргээд үүнтэй ямар ч холбоогүй болон маш том ноцтой фактуудыг бол өөрөө дэлгэж ярьсан. За үүний дараа Монгол Ардын намын сонгуул болж Зандан шатар амар баясгаланаар өрсөлдсөн. За үүнээс амар баясгалан 86% саналаар тэргүүлж Монгол Ардын намын дарга болсон. Үүнтэй цаг холбоотой үйл явдлын болон дэлхийн мэдээнүүдийг зуны мэдээ сонин болон манай Зэмээс сайтаас хүлээн авч уншина.